Нийс лотын хамгийн үнцэнтэй байршил дахь төслүүдийг танилцуулдаг байршил нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Ultrasonic компаниг онцлох болно. $2014 оны 6 дугаар сард ногоон хөгжлийн бодлогыг улсын хурлаас баталж нийгмийн бүхий л салбарт ногоон хөгжлийн загварыг бий болохыг үүрэг болгосон байдаг. Тэгвэл энэ хүрээнд Ultrasonic компани барилгын цогц ногоон технологиг нэвтрүүлсэн байгаа. Энэ талаар болоод ногоон барилгын ач холбогдол салбарын нөхцөл байдлын талаар ярилцахаар Bloomberg-ийн телевизийн студиуд Ultrasonic компани ерөнхий захирал Чимэг Цэцэг хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Ultrasonic компанийн хувьд бол байгуулагдаад одоо 18 баруун 20 жилийн хугацаанд үлдсэн байгаа. Энэ хугацаанд барилгын салбарт ялангуяа барилгын технологид ямар нэг өөрчлөлт ахиц төвчлөлт гарч байна уу? Өнгөрсөн 20 жилийн туршид бол Улаанбаатар хотод маань барилгажилд маш эрчимтэй явагдаж маш олон одоо өндөр хотгон хорооллууд алнаороос өндөрлөн босч Улаанбаатар хотыг маань чимжвэг бид нар бэлхнээ харж байна. Гагцхүү энд одоо баруун Европын тухайлах юм бол одоо дэлхийн дэвшилтэд өндөр технологиуд хэрхэн нэвтэрсэн тухай нэвтрэлт нь одоо ямар байгаа талаар бид нэр одоо онцлог зүйтэй байх гэж бодож байна. За ер нь бол яг аль ч улс орны хөгжлийн хэмжээр бол ард иргэдийн амьдралын чанараар тодорхойлогддог. Тэгээд энэ цагт яагаад эргэж харахад бид амьдралын чанар буюу ард иргэдийн ая тав тух тухаар хангах тухай энэ л ойлголт ухагтхууныг орхигдуулсан юм шиг харагдаж байна л да. Өнгөрсөн одоо 20 жилийг товчлон дүгнэх юм бол тийм учраас яг одоо барууны сүүлийн технологиуд манай улсад бүрэн нэвтэрч чадсан уу гэвэл хараахан одоо чадаагүй гэдгээ нууцлах аргагүй байна. Тэгэхээр яг олон улсад жишг аваад ярих юм бол агаар орчны бохирдолтой зөвхөн одоо улс нь гэлтгүүгээр хувь хүмүүс, компаниуд бүгдээрээ болоод тэмцэж ирсэн байгаа. За ялангуяа одоо барилга барихад ч юм уу технологийн асуудлуудаа арай зөв аргаар шийдэж байгаль орчиндөө ээлтэй за сөрөг нөлөөгүй юм бүтээгдэхүүнүүдийг сонгож ирсэн байгаа. Тэгвэл яг Монголд одоо энэ Улаанбаатарт үүсэж байгаа энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд зөвхөн одоо энэ барилгын технологиг, шинжлэх технологиг ашиглаад өөрчилж чадах уу энэ орчныг? За өмнөх 20 жилд энэ нэмэгдүгүүний байр суурьд нийлбэр өөрчлөгдөөгүй энэ л одоо процессыг А хувилбар гэж нэрлэж байна. Өөрөөр хэлэх юм бол А хувилбар бол хүрэн шийдлүүдийг хүрэн ойлголттой иргэдэд хүчээр одоо үнэгүй цэнэгүй тараана. Гэрчлэн энэ хэрэгжүүлсэн арга механизмууд нүүрөө энэ шаардлагатай нийцэхгүй байна л да. Өгөөж өгөөгүй. Тэр үднээс өнөөдрийн одоо энэ үр дүн чинь бэлхнэ байна. Тэгвэл Б хувилбарыг одоо хэрэгжүүлэх цаг нь болжээ. Б хувилбар гэдэг маань юу юм бэ гэвэл одоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тэргүүний технологиудыг ашиглах цаг нь ирсэн байна. Өөрөөр хэлэх юм бол яг энэ цагт Монгол улсад дэвшилтэд технологи дээр суурилсан системийн шинжилэл хийх 90 цаг үе тулгарч ирээд байна. Бид тэр сүүлийн аль ч улс оронд үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн орчин цагийн тэргүүний дэвшилтэд ногоон гэж тодтогдоод байгаа тэр шийдэл технологиудыг хүртэх юм бол хөгжлийг товчлно. Энэ хоёр бохирдлоос одоо маш богино хугацаанд ангиж ирэх юм боломж дүүрэн байгаа. Тэгэхээр түрүүн бас та хэллээ төрөөс дэмжлэг хэрэгтэй байна. Ногоон санхүүжилтийг дэмжих шаардлагатай байна гэсэн. Үүнээс гадна яг танай компанийн хувьд дэмжлэг шаардлагатай байгаа өөр ямар зүйлүүд байгаа вэ? За энэ бол маш чухал асуудал. Ерөөсөө биднэрт бол технологи хэдүүнээ бэлэн байна. За иргэд бол бас ойлголтыг нэг одоо 15 жилийн өмнө амьдралын чанар гэдэг ойлголтыг ярихад одоо бас хүлээж авах нь одоо хол байсан. Яг өнөөдөр энэ цаг дээр нийтээрээ одоо амьдралаа чанартай байлгая, ая тавтахтай байлгая гэдэг энэ ойлголт төлхөө ороод ирсэн байна. Тэгвэл энэ цагт одоо юу үйлгэж ийн гэхээр өмнөх ярьсан дээр ногоон зээл асуудал, санхүүжилтийн асуудал. Өнөөдөр бид нар бэлхнээ харж байна. Улаанбаатар хот Монгол улсын маань нийт ард иргэдийн дийлэнх нь хэрэглээний зээлтэй байна. Дээр нь нэмээд 0.7 газар дээрээ ногоон амьдрахын тулд дулаалгын материал, халаалтын шийдэл, хэрэгцээний халуун усны технологи, одоо хөрсний бохир усыг цэвэрлэдэг өндөр технологиудыг хүртэхэд мэдээж санхүүжилтийн асуудал одоо тулгарч байна. За энд ямар одоо тусламж тусалцааг төрөөс зохицуулж өгөөсэй гэдгийг нийт ард иргэд хүсэмжилж байгаа юм бэ гэвэл ерөөсөл хүүгээ зээл өгөөч л
гэдэг асуудал. Санхүүжилтийн гаргаад өглөө гэж бодоход нөгөө талаас хүмүүсийн хандлага бас сүүлийн жилүүдэд ямар байна? Зөвхөн одоо хувь хүн иргэд гэхгүйгээр байгууллагуудын бас хандлага ямар байна? Яг байгаль дээлтэй, байгаль цөрөг нөлөөгүй энэ бүтээгдэхүүнүүдийг сонгох хандлага сүүлийн 20 жилд юу хэрхэн өөрчлөгдөж байна? Тийм ээ. Ер нь бол Монгол улсад яг энэ цагт бид нар одоо төвлөрсөн гэдэг ойлголтыг толгойноос авч хаяад барууны жишгээр бага урын бие даасан гэдэг энэ шийдлийг зохиолох цаг нь ирж байна. Яагаад ингэж юм гэхээр манай улс маш том газар нутагтай байна. Хүн ам цөөхөн байна. Энэ том одоо газар нутгийг эзэмшээд энэ дээрээ хотоос гадагшаага бие даасан өөрийн их үсвэртэй халаалтаа халуусаа бохроо одоо барууны жишгээр цогцоор нь өөр дээрээ их үсвэртэй бие дааш шийдсэн энэ л шийдэл технологиудыг одоо ашигласан олон хотгон хорлолууд баригдах цаг нь ирсэн байна. Германд бол одоо дийлэнх хэрэгдэн нь бол энэ газартай байхыг хүсэж байна. Газар дээрээ гоё хаусаа бариад те хувийн орон сууцаа бариад хинээс ч хараатай бус бие даасан шийдлэр шийдчихэд ингээд ая тав тухтай амьдрахыг хүсэмжилдэг. Манай эсэргээрээ 0.007 газрыг иргэддээ өгсөн. Энэ өөрөө баялаг байх хэвээр. Гэтэл энэ өөрөө өнөөдөр яг үн цэнэгүй хэвээр байна. Тэгвэл бид нар бол яг энэ цагт тэр иргэдэд хандаад үгүй ээ бид энэ 0.007 газрыг үн цэнэтэй болгоё. Технологиуд бэлэн байж байна. Та энийг хүртснээрээ тэр одоо юу гэдгийг те өөрийнхөө эдлэн газар дээрээ дуртай одоо хувийн орон сууцаа сайхан дулаалчаад тэгээ орчин цагийн энэ хамгийн сүүлийн шилдэг одоо энэ ашиг төлөвийн капцын сайтай эрчим хүчийг хэмндэг энэ л гайхалтай шийдэл технологиуд ашиглаад тэгээд ая тавтахтай амьдраач амьдралаа чанаржуулаач гэдгийг л бид нар хүсэмжилж байна. Яг уу төлөв байдлын хувьд бол 15 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол харьцангуй өөр болсон. Яг энэ цагаас бол бас амьдралаа чанаржуулахын төлөх одоо тийм өрнөл бол маш идэвхтэй байгаа. Тэгэхээр танай компанийн хувьд бас 2019 он гэлтгүй яг ирэх 5 жилийн хугацаанд төлөвлөгөөгөө харуул хамгийн том зорилтууд нь юу байгаа вэ? Тэгээ би сая ярьсанчлан ер нь бол ультрасонд компани эрхэм зорилго бол баруун Европын сүүлийн одоо дэвшилтэд тэргүүний техник технологиудыг Монголын ард түмэнд хүргэх ингэснээр одоо нийт ард иргэдийн амьдралыг чанаржуулах за энэ мэдээж оршин байгаа хоёр бохирдлын эсрэг өөрийн одоо бодит хувь нэмрээ оруулахын төлөө бид одоо хуралтгүйгээр те одоо цоцолтгүй юм одоо нэгдсэн юм зорилготойгоор ажиллаж байна. За бидний чин хүсэл мөрөөдөл бол одоо яг энэ цагт бол тэ түрүү одоо бид нар ерөнхийд нь ярьсан. Өнөөдөр Улаанбаатар хотод нийтдээ 3000 ширхэг уурын зуух байна. Энэ уурын зуухны толгой сэргийг дэрчим хүч буюу дулааны носоос хит бамбуудаар солигдоосоо гэдгийг л яг энэ цагт хүсэмжилж байна. Яагаад гэвэл бид нар бол одоо өнөөдөр үл яг хүрэн хатуу хэлэх юм бол хүрэн шийдэл дээр л оршин байна. Баруун болвол айл хэдүүний сэргийг дэрчим хүчээр ороо явцсан байна. Тэдрээс хоцролгүйгээр тэ товчлоод тэр шийдэл технологиудын шууд хүртээд хөгжлийг товчлохын төлөө л одоо бидний ирээдүй одоо мөрөөдөл бол тэнд оршиж байна. За маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн нисэгт ультрасоник компани ерхий захирал хадагтай Чимэг цэцэгтэй ярилцлаа. Харин нисэг хугацааны завсарлагын дараа компани хэрэгжүүлж байгаа төслүүд дээр очиж танилцуулна. Монгол улсын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд барилгын салбарт бие даасан ногоон ухаалаг барилга байгууламжийг хөгжүүлэх хэдийн төлөвийг тодорхойлоод байна. Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчим хүчний хэмнэлттэй агаар орчны бохирдол хүлэмжийн хийг бууруулах ногоон технологиудыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний нэгэн жишээ бол ультрасоник компанийн туслан гүйцэтгэгчээр ажилласан River Garden 2 хотх юм а. Нэвтрүүлгийн хэсэгт төвлөрсөн системд нэвтрүүлсэн ногоон технологийн талаар компани ерөнхий инженер Хуяг Баатартай ярилцуулна. Бид нэр ультрасоник компаниг оролцсон төслүүд дээр нь танилцахаар байршил дээр нэрсэн байгаа. Тэгэхээр яг энэ төслийн хувьд бол ямар байдлаар оролцсон бэ? За энэ төсөл NCD группийн River Garden хотхны орон сууцны оролцоодод бол цэвэр усны, халуун усны шугамолыг холбооны бүгд найрамдах Герман улсын Aquaterm шугам хоолойг нийлүүлсэн байгаа. Тэгэхээр яг энэ Aquaterm шугам хоолойг сонгох нь энгийн одоо шугам хоолойг сонгохоос ямар ялгаатай давуу талтай байгаа юм бэ? За одоо ихэнх барилгууд бол төмөр ундны усанд бол төмөр цайрын турбааг бол ашигладаг байгаа. Цайрын хан хоолойг. За энэ хоолой нь бол зэврэлт үүсдэг. Гадна болон дотор талаасаа зэврэлт үүсдэг.
мөн зэврэлт үүснээс болоод нөгөө өөрийнхөө доторх диаметр нь маш их багасж одоо ус нэвтрүүлэх чадвар нь мууддаг. За мөн хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. За олон улсад бол цайран хоолыг бол ашиглахыг хориглосон байдаг. Жишээ нь одоо Америкийн нэгдсэн улс бол 60 оноос хойш бол цайран хоолыг бол ашиглахыг хориглоод зэс рүү шилжсэн байдаг. Акватерм фирм нь бол 1988 оноос PPR шугам хоолыг гаргаж авснаас хойш бол зэсийг орлох хэмжээний чанартай шугам хоолой бол гарч ирсэн байгаа. Нэг бол одоо барилгад бол Герман болон Америк улсад улсуудад бол маш өргөнөөр ашиглагдаж байгаа. PPR шугам нь бол олон улсын стандартын шаардлагыг хангасан. За тухайн үйлдвэр маань бол ISO 9001, ISO 5001 гэдэг олон улсын стандартуудыг дагуу үйлдвэрлэдэг компани байгаа. Тэгэхээр шугам хоолой нь бол өндөр чанартайгаар үйлдвэрлэдэг байгаа. Монгол улсад бол PPR шугам хоолойн стандарт бол батлагдаа гарцсан байгаа. Энэ мөн адилхан Германы стандартын дагуу адилхан нэгийг харьцах нэгээр харьцаатайгаар ингээд орчуулагдаад Монгол улсад бол ашиглагдаж байгаа. Акватермийн PPR шугам нь бол ногоон барилгад бол хамгийн тохирсон шийдэл. Байгаль орчинд одоо хор хөнөөлгүй дахин ашиглагддаг материал байгаа. За мөн угсрахад бол маш хялбар. Төмөр тулбаатай харьцуулбал угсралтын хурд болон одоо нэг маш хялбараар угсрах боломжтой цагийг хэмндэг байгаа. Та түрүүн хэллээ ногоон технологийн хувьд бол эдийн засаг болоод бусад эрчим хүчинд бол бүгд нь хэмнэлттэй байх шаардлагатай байдаг. Тэгвэл яг үүнтэй холбоотойгоор зөвхөн шугам хоолой гэхгүйгээр бас ямар төрлийн ногоон технологиудыг танай компани санал болгож байгаа юм бэ? Манай компани бас 2001 оноос хойш бол холбооны бүгд Герман улсын Landscape фирмийн дулааны тоолорыг бол нэвтрүүлж ирсэн байгаа Монголд анхудаа. За хэрэглэгчдийн одоо задгаагаар одоо ингээд метр квадратаар тогтмол төлдөг байсан хэмжээ нь бол одоо яг өөрийнхөө хэрэглэснээр болоод ирэхлээр бол хэрэглэгчд бол маш хэмнэлтийг авчирч өгч байгаа. За ялангуяа одоо томоохон барилгууд бол дулааны тоолор ашигласнаар бол 30-аас 50% хэмнэлтийг бол авчирдаг. За манай компани бол саяхан 12 оноос хойш бол орон сууцнд жижиг орын дулааны тоолоруудыг тавьж эхэлсэн. За энэ тоолорууд нь бол яг тухайн айл болгонд одоо юу гэдэг 60 м квадраттай 100 м квадраттай айл болгоны дулааны тоолороор шийдж өгснөөр бол хэрэглэгчд бол метр квадратаар төлж исэн төлбөрөөс бол 2-оос 3 дахин бага төлбөр төлж байгаа. Одоо жишээ нь 60 м квадраттай айл нэг 30 мянган төгрөг төлж илаа гэж бодоход энэний төлбөр маань одоо тоолороор төлөхлөөр 10 мянган төгрөг та төлж гинэ гэсэн. Тэгэхээр халаалтын одоо өвлийн улирлын 8 сард бол энэ мөнгөө хэмнэхлээр бол сар болгон 20 мянган төгрөг хэмнээд явж гинэ гэсэн. Тэгэхээр энэ нь бол маш сайн үр нөлөөтэй. Дулааны тоолорыг ашиглах нь бол хэрэглэгчид бол дулааны одоо юу гэдгийг дулааныхаа мөнгийг хэмнэн. За цаана нөгөө нэг дулаан үйлдвэрлэгч байгууллагын маань бас дулааны үйлдвэрлэлийг бас хэмнээд явж байгаа гэсэн. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол 3-аас 2 дахин одоо 2-оос 3 дахин хэмнэлтийг үзүүлдэг гэж байна. Одоо миний хувьд жишээ нь тоолоороо энгийн болгоод солиглоо. Одоо ультрасоник компанийн шинэ технологиг оруулж ирлээ гэж бодоход Монголын яг энэ стандарт журмуудад яаж багцсан байдаг юм бэ? 1996 оноос хойш бол ус дулаан цахилгаан нэг бол тоолоороор тооцсон журам байдаг. Landscape фирмийн дулааны тоолор нь бол бусад дулааны тоолортой харьцуулахад бол хит авины зарчмаар ажилладаг учраас дулааныг бол маш сайн одоо наривчлалтаагаар одоо хэмждэг байгаа. За мөн хийц нь бол цул металл хийцтэй учраас одоо ямар нэгэн эргэлдэг, хөдөлдөг эд анги байхгүй учраас энийг бол 15 жилээс дээш ашиглахад ямар ч асуудалгүй. Монгол улсад бол 2001 оноос хойш гэдэг бол одоо 18 жил ашиглагдаж байна. Сүүлд гэхэд бол Japan Town орол бол тэр чигтээ орон сууцны тоолортой айл өрхүүд нь орчлон констракшн компани бол бас хайк апартмент төсөл дээр бол бүх айлдаа дулааны тоолор тавьсан байгаа. Тэгэхээр яг инженер хүнийхээ үүднээс хэлээч яг танай энэ бүтээгдэхүүнүүдийг сонгох нь ямар ашигтай юм бэ? Ялангуяа одоо энэ амны орон сууц, энгийн орон сууцнуудад ашиглахад ямар давуу тал хэрэглэгчдэд бий болж байгаа юм бэ? За манай оруулж ирдэг бүтээгдэхүүнүүд Германаас орж ирж байгаа учраас ерөнхийдөө бол Герман улс маань ногоон технологиг бол дэмждэг. За барилгууд бол ногоон технологиг бол нэвтрүүлснээр бол эрчим хүчний хэмнэлтийг авчрна.
мөн тухайн барилгын насжилт уртсж ирж байгаа. Энэ нь бол тухайн нэг юу гэдгийг цаашдын хэрэглээ талаасаа хүртэл хэмнэлтийг авчирдаг гэж даваа талтай. Одоо жишээ нь энэ акватерм фермийн шугам хоолой бол 100 жилийн наслтай гэдэг бол барилгаас илүү настай гэсэн үг. Тэгэхээр нэг удаагийн худалдаа авалтын дахин бол урсгал их засварын ажил хийгээд авах шаардлагагүй. Урсгал болон их засварын мөнгийг бол хэмнээд авч даваа талтай. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт Ultrasonic компанийн зүгээс бие даасан амны орон сууцанд ямар технологиудыг санал болгож байгаа талаар маркетингийн албаны дарга Утган Баяртай ярилцах болно. Ногоон технологи инновацийн чиглэлээр тэргүүлэгч улс орныг нэрлэдэг Ногоон инновацийн индексийн 2018 оны тайланд холбооны бүгд найрамдах Герман улс эхний 10 байранд багтсан байна. Хувь хүн албан байгууллага холбооны бүгд найрамдах Герман улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэй технологиг нэвтрүүлж амны орон сууцаа 100% бие даасан байдлаар шийдснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад бодиттой хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг компанийн зүгээс онцолж байна. Ultrasonic компанийн танилцуулж байгаа бүтээгдэхүүнүүд яг тэр дундаа амны орон сууцнд ашиглаж болохоор энэ шинэ ногоон технологиудыг юуны өмнө яриад эхлэе гэж бодож байна. За Ultrasonic компаниас бол баруун Европ тэр дундаа Герман улсаас хөвчлэн бүтээгдэхүүн импортлон өсөж сурлалт үйлчлэг үзүүлдэг. За яг амны орон сууцнд гэвэл бид нэр халаалт байна, халуус байна. За тэгээд цэвэрлэх байгууламж гэхэл ерөөхдөө айл өрх албан байгууллагад бол санал болгодог. Жишээ нь халаалт байлаа гэхэд цахилгаан халаалтууд байна. За цахилгаан халаалтууд бол шөнийн цагаар дулаанаа нөөцлөөд өглөөнөөс орой болтол ямар ч эрчим хүч зарцуулахгүйгээр гэрийг дулаан байлгадаг ийм Монголоос хамгийн тохиромжтой халаалтын шийдэл байна. За шөнөдөл халахч нэрштэй. За өөр халуусны бас технологиуд байна. Тэгэхээр тэр айл халаалтаа шийдчихлээ, халуусаа шийдчихлээ. Одоо яах вэ гэдэг бол мэдгээд хамгийн сүүлийн асуудал бол цэвэрлэх байгууламж. Бохир усаа яаж цэвэршүүлэх вэ? Герман инженерүүд анх Монголд ноттогч хамгийн тохиромжтой цэвэрлэх байгууламж технологи нь юу юм бэ гэдэг тал дээр анх судалгаа явуулж ирсэн. 10 жилийн өмнө. За энэ судалгааны үр дүнд бол энэ BSB технологиг бол гаргаж ирсэн юм байна. За BSB технологи бусад технологиудаас юугаар ялгаатай гэхээр хөлбөлтийн зооноос доошо буюу газрын гүнд энэхүү байгууламжийг хийдэг. За хоёрдугаарт амьд бактери хийхгүйгээр бактерийн үүрийг нь бэлдээд өгчдөг. Тэгэхээр үүрийг бэлдэж өгд нь яагаад бэлдэж өгч юм хэрэг хүний өөрийнх нь бохиртой хамт бас микроорганизм гарч ирдэг. Тэрийг ерөнхийдөө таатай орчинд амьдруулах тэр нөхцөлийн бүрдүүл дээр л энэ технологийн гол ерөнхийдөө давуу тал. Тэгэхээр яг тухайн айл болвол ямар ч төвийн холбогдоогүй ч гэсэндээ яг л орон сууцнд амьдарч байгаа юм шиг амьдрах ийм боломжийг нөхцөлийг бүрдүүлдэг л эндийд бүтсэн шийдлүүдийг манайх бол санал болгодог гэсэн. Тэгэхээр яг бүх энэ тоног төхөөрөмжийг сонгоод халаалт дулаан бүх юмгаа сонгоод авлаа гэж утгахад стандарт хэмжээтэй амны орон сууцнд хэдийн хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай болох юм. Хэрэглэгч яг өөрийнхөө хэрэгцээнд тулгуурлаад олон технологиудаа сонголттой байна. Дараа нь бол яг эндээс үн бодогдно. Тэгэхээр бидний санал болгож байгаа технологи бол нэг удаа худалдаа авалт хийсэн байхад 30-аас 50 жил бол ямар ч засвар үйлчилгээ за тэгээд эвдрэл гэмтэл гарахгүй гэсэн үйлдвэрийн баталгаач байна. Бидний туршлагач байна. Тэгэхээр үн гэдгийг бол хэрэглэгч дан ганц анхны хөрөнгө оруулалтаар биш ашиглалтын зардлаар нь бас тооцож үзэх хэрэгтэй. Жишээлбэл халаалтын манай энэ шүндлэн халаалагч гэдэг халаалтын шийдэл байна. Энэ дээр бол энгийн цахилгаан халаалтаас бол ашиглалтын зардал 3-аас 4 дахин бага гардаг. Тэгэхээр энийг нэг удаа сонгоцсон байхад тухайн айл бол 30 жил бол цахилгааны зардлаа бол маш хэмнэлттэй байлаа гэсэн. Ажиллах зарчмын хувьд би яг товчхон хэлчихэд шөнийн цагаар энэ дулаан нөөцлөх ийм зориултын чулууга халаачж байгаа эрчим хүч ашиглаад манай улсад бол шөнийн эрчим хүч өдрийнхийг бодвол хөнгөлөлттэй байдаг 50% хөнгөлөлттэй байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэр хямд үеийн цахилгаан эрчим хүчийг ашиглаад дулаанаа тодорхой хэмжээний нөөцлөж байгаа. Тэгээ өглөө автоматар унтраад өглөөнөөс орой болтол бол тэр халсан тоосго гэрийг болж яг дулаан байлгах. За тэгээ шүүн ахаад буцаад эрчим хүч ашиглаад ийм хүү системтэд ажиллах юм. Тэгэхээр сүүлийн үед бол ногоон технологи буюу байгаль ээлтэй энэ орчин гэдэг тэгэхээр сэргээгдэх эрчим хүч бол хамгийн ихэнд яригдаж байгаа. Тэгэхээр яг танай компанийн хувьд бас яг энэ сэргээгдэх эрчим хүчийг ашигласан энэ тоног төхөөрөмжүүд юу байгаа вэ? За Германы энэ Stiebel Electron фирм бол сэргээгдэх эрчим хүчний салбарт бол дэлхийд бол тэргүүлэгчтэй нэг. За 100% сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг олон технологиудыг бол нийлүүлдэг улс орнуудад. Яг манад бол цахилгаан сэргээгдэх эрчим хүч хослсон хувилбар бол орж ирээд 3-4 жил болцсон байна. За энэний ажиллах зарчмын хувьд бол
агаарын одоо орчиндх агаарын дулаанаас ороод за тэр халуун агарыг ашиглаад усыг бол халааж байгаа юм л зарчимтай. За энгийнээр одоо буюу арай ойлгоход дөхөм гэвэл хөргөчний эсрэг зарчмаар ажилладаг гэж байна. Бидний сайн мэд хөргөчний эсрэг зарчмаар. Тэгэхээр одоо шилбэл энэ өрөөнд 15 градусын ус одоо дулаан байлаа гэж бодъё л та. Тэгэхэд нэг тлэн сенсор ороод энэ тлэн сенсор гарахдаа 13 градус ч юм уу болоод хөрөө гардаг. Тэгэхээр тэр дунд нь үлдэж байгаа 2 градусыг ашиглаад усаа халааж байна гэсэн үг. Одоо нэг дэмхий шингэн ашиглаад. Тэгэхээр ингэхдээ бол цахилгаан маш бага зарцуулна. Бараг цахилгааны зарцуулалт бол одоо энэ сэнсний эргэлт компрессор хоёр дээрч баг байж жишээтэй. Тэгэхээр сарын цахилгааны зардал нэг 5-8 мянган төгрөгийн цахилгааны зардалтайгаар 300 литр усыг байнгын халуун байлгана. Тэгэхээр энэ бол маш гайхалтай технологи. Яг тэгэхээр 300 литр ус гэдэг бол хүүт устай хойлдоод бараг 500 литр усны хэрэглээ байдаг. Тэгэхээр 5-6 ампултай айлд бол бүтэн сар хэрэглээд 50000 төгрөг гарна гэдэг бол бараг ашиглалтын зардал руу гэж хэлж болохоор ийм технологи байгаа. Яг бусад компаниудтай харьцуулахад танаа яг одоо ультрасоник компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг сонгох нь ямар давуу талтай юм бэ? За манай санал болгож байгаа технологиуд ямар давуу талтай юм бэ гэхээр энд одоо Герман улсад үйлдвэрлэгдсэн энэ технологиуд бүгд олон улсын стандарт одоо тэр дээд зэргийн чанар шаардлагыг хангасан байдаг. За хоёрдугаарт эднэр бол одоо туршилтын журмаар орж ирсэн технологиуд огт биш. Аль хэдийн Монгол улсад нутагшаад 10 хэдэн жил болцсон ийм технологиуд байгаа. Тэгэхээр ногоон технологи гэж ярихын хувьд бол ерөөсөө гол хэдэн л шалгуурыг хангасан байх хэрэгтэй байдаг. Энэ технологиуд бол за нэгдүгürt эрчим хүчийг маш ихээр хэмндэг байх хэрэгтэй. Энгийн одоо хүрэн технологийн хажууд. Хоёрдугаарт байгаль орчинд ямар ч одоо хор хөнөөлгүй маш ээлтэй байх хэрэгтэй. Гуравдугаарт эдийн засгийн хувьд үр ашигтай байх хэрэгтэй. Ийм л гурван технологиж одоо шаардлагыг хангаж ивэл энэ бол ногоон технологи мөн гэж үздэг. Одоо үйлдвэрлэгч фирмүүдээс ирж байгаа энэ технологиуд бол ногоон гэдэг категорид ороод бараг 50-60 жил болцсон ийм нотлогдсон. За дээрэс нь Монголын эрсдэл суурин амьсгал Монголын хэрэглэгчдүүд бол аль хэдийн хүртсэн нутагшсан ийм технологиуд байгаа. Тэгэхээр яг одоо танай бүтээгдэхүүнүүдийг сонгоод авъя, эрчим хүч болоод эдийн засгтаа хэмнэлтээ үүсгэе гэсэн хүмүүсийн хувьд цаг хугацааны хувьд хэдийн хэмжээний зарцуулалт бас гарах бол Өгсөр зөвлөлтийн хувьд бол халаалт халуус нь баг 1-2 хоногтой бол болчихно. За цэвэрлэх боломжийг бол газар ухаж газрын одоо хөрсөн доор хийдэг учраас тэр бол нэг 4-5 хоног. За ингээд нийтдээ ингээд 7 хоногт бол танаа одоо гэр эсвэл амралтын бааз бол яг л төвийн системд холбогдсон одоо орон сууц офис орон сууцтай адилхан л 5 тухай байлгана л гэсэн үг л дээ. Байршил нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар 100% бие даасан амны орон сууц болоод эдийн засгийн хэмнэлтэд төвлөрсөн системд холбогдсон барилга байгууламжид тохирох дэд бүтцийн шинэлэг шийдлийг түгээж байгаа Ультрасоник компанийн үйл ажиллагааг онцлог өргөлээ. Хамт байсан та бүхэнд маш их баярлалаа.